Сайн байцгаана уу сонсогчдоо. Book Mama podcast маань иргэн ирлээ. За та бүхэндээ энэхүү подкастыг сонсож байгаа сонсож байгаа цаг мөч минутын мэндийг хүргье. За Queen Mama-гаас эрхлэн явуулдаг Book Mama podcast маань эхний сизнээ дуусгаад за одоо энэ 7 хоногоос эхлээд 2 дахь сизон маань эхэлжээ. За тэгээ 2 дахь сизнээ эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. За бид одоо цаашдаа өмнөхийн адилаар 14 хоног тутамд нэг шинэ дугаар хийгээд явах болно. За тэгээд энэ удаагийн дугаараараа бид нэр гойд ухаалаг хүүхэд нэртэй маш гоё номыг сонгон авсан байна. За энэ номыг ярилцахаар одоо Бүжээ, Ари бид гурав, Амка бид гурав бэлэн болсон байна. За тэгээд нэвтрүүлэг гинэ подкастыг маань бас цаашид үргэлж бидэнтэй хамт тасалдалгүй маш гоё сонирхолтой номоор одоо ивент тэгэхээр Owl Bookstore маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд Owl Bookstore-до бас талархлаа илэрхийлмээр байна. За сайн байцгаана уу охтуудаа? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Хай. За бүгдээрээ сайн уу? Та бүхэн минь одоо сая сонсомжлон бид бүхэн маань шинэ хосттай болсон. За манай шинэ хост маань Ари. За Ари маань монгол хэлний уран зохиолын багшаар ажилладаг. Өсвөр үе болон одоо яг дунд ангийн хүүхдүүдтэй 8 жил ажилласан ариун туршлагатай. За манай багш маань бид нартай хамт одоо Book Mama-г хост хийхээр болсон. Тэгээд Арига бидэнтэй нэгцэнд маш их баяртай байна. Энэ олон жилийн туршлага олон хүүхдүүдэд ажилласан туршлага манай ээж нарт унсан номороо дамжуулаад илүү гоё сонирхолтой өргөжтэй дээрээс нь яг нөгөө бодит кейсүүдээр жишээ олгоод ярина гэдэгт итгэлтэй байна. Тавтай баярлалаа Ари. За баярлалаа. Багтаа хүлээн авч одоо хамтдаа ном уншаад санал бодлоо ярилцахаар болсондоо бол баяртай байна. Тэгээд туршлагажж яваа одоо багш байгаа шүү. Ариун туршлагатай ямар айхтар танилцуулт юм бэ? Би тэдийнхээ хувьд бол их ариун туршлагатай гэж бодож явдаг шүү. Хүндэлдэг шүү. Тэгээ олон янзын хүүхдүүдтэй л ажиллаж байгаа юм да тий. Манай их ч болохоор өөртөө нэг хүүхдүүдтэй тий. Тийм бид чи нэг хүүхдүүдээр л туршлага хөрвүүлж байгаа. Манай найз ч одоо хідэн хүүхдтэй бараг 8 жилийн хугацаанд бол ойролцоогоор хэр олон хүүхдтэй ажилласан бэ? Ер нь хэлд нэг 200 хүүхдтэй ажилладаг гэхээр чинь 1600 хүүхдтэй юм тий. Орчин тий. Тэр ч одоо энийг туршлагатай гэж хэлээд байгаа шүү дээ. Гэтэ яг гоо. За. Давтагдсан тоглоом барай өөрлөж байгаа л тий. Давтагдаагүй гэх юм тий. За энэ удаагийн сонгож авсан гой тухайлаг хүүхэд ном маань 6 бүлгээс бүрдсэн ном байгаа. За оршил хэсэг, тэгээд 6 бүлэг. За тэгээд дүгнэлт хэсэг, хөргөгчийн хуудас, бүхэл тархины стратеги ашиглах насны ангилал алхмууд, талархал, зохиогчдын тухай гэсэн бүтцтэй бичигдсэн ном байгаа. За номын зохиолчдын хувьд бол хоёулаа одоо маш олон жилийн туршлагатай сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, дээрэс нь хүний одоо зүүн баруун тархийг судалдаг одоо судлаач нар учраас энэ номыг бол уншихад бол үнэхээр одоо таатай яалтчгүй мэрэгжлийн хүмүүс одоо зохиож бичсэн нь бол илт мэдэгдэжсэн. За тэгээд эхний бүлэгт бол яг тарих гэж яг юу юм? Баруун тарих, зүүн тарих гэж яг юу хэлж байгаа? Ямар одоо үйлчлэгээ одоо үйлдэлийг гэх юм уу те үзүүлдэг. За тэгээд энэ хоёр маань нийлэхээрээ юу нь яадгийг. За интеграц гэж яг юу хэлээд байгаа гэдэг талаар илүүтэй тайлбарласан байгаа. За харин номын бүлэг 2-оос ахуулаад 6 дугаар бүлэг хүртэл яг энэ хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх нэн шин 12 арга барилыг тус бүрчлэн одоо маш гайхалтай олон жишээнүүдийг авч ашиглан тайлбарласан байнамаа. За тэгэхээр би ямар ч байсан ихний одоо хэсэг буюу баруун тарих, зүүн тарих гэж яг юу хэлээд байна. За энэ интеграц гэж яг юу хэлээд байна буюу номын яг гол үндсэн тодорхойлогдсон хэсгүүдийг бас та нартай танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр бид бүхэн мэдж байгаа тий тарих
тарих гэдэг бол баруун тарих, зүүн тарих гэдэг хоёр хэсгээс бүрдэж байгаа. За тэгээд энэ хоёр хэсэг маань одоо хоорондоо харилцсан ажилласнаар хүн одоо илүү ухаалаг шийдвэр гаргадаг, илүү ухаалаг үйлдэл гаргадаг гэж үздэг. За тэгэхээр баруун тарих нь хөгжчөөрөө яадгийн, зүүн тарих нь хөгжчөөрөө яадгийн байгаа юм бэ гэхээр үнэн хэрэг дээрээ бидний хэн болох, юу хийхийг тарих удирдан чиглүүлдэг. За тэгэхээр яг үнэндээ олвол ерөөсөө тархины хөгжил гэдэг маань бидний өдөр тутмын амьдралын хэм маяг те бидний өдөр тутамдаа хийж байгаа зүйл, бодож байгаа зүйл одоо энэ бүхнээс тарих өөрөө одоо хөгжиж байдгаа гэсэн байгаа. За тэгэхээр хүний зүүн тарих гэж яг юу хэлээд байна? Баруун тарих гэж яг юу хэлээд байна? За тэгэхээр баруун тарих гэдэг бол ерөөсөө тэр чигтээ бидний одоо нөгөө бүхлээр нь юмыг одоо харах, илүүтэй үг гэхээсээ илүүтэй үйлдэл, сэтгэл хөдлөл, одоо нүдний харц, нүүрний хувирал, хоолойны өнгө, биеийн төлөв байдал гэдэг ингээд энэ бүх мэдээллийг илгээх буюу хүлээн авах үүрэгтэй зүйл гэдэг. За тэгэхээр нөгөө нэг одоо зүүн совин юу гэдгийг те нэг л муу мэдрэмж төрөөд байна ч юм уу. За эсвэл одоо юу гэдгийг энэ нэг л бишээ, би бол энийг цаанаасаа нэг л биш юм шиг санагдаад байна гэдэг ч юм уу. Энэ мэдрэмжүүд ерөөсөө баруун тархинаас гарч ирдэг буюу хүний баруун тархинд хүний сэтгэл хөдлөлтөй холбоотой мэдээллийг дандаа тийш нийлгээдэг байна. За тэгвэл зүүн тарих яг юу гэдэг вэ гэхээр зүүн тарих маань бол илүү логик сэтгэлгээ буюу эмх журамд туйлын дуртай тарих байна. За тэгэхээр логик сэтгэлгээ, уран зохиол, хэл зүй буюу одоо нөгөө үг ашиглах дуртай тарих байна. За тэгээ альва юмыг ер нь дандаа дэс дараалалд оруулдаг, юмны утга учир, дүүн шинжилгээг юусоо зүүн тарих илүүтэй гаргаж ажилуулдаг байна. За тэгэхээр одоо альва асуудал тулгархад те ямар нэгэн зүйл тулгархад бид нэр энэ хоёр тархиа хооронд нь маш сайн ажилуулж иж одоо илүү үр дүнтэй, илүү чанартай, илүү найдвартай шийдвэр гаргана гэсэн. За тэгэхгүй зөвхөн одоо жишээ авъя л та зөвхөн баруун тархиараа одоо ямар нэгэн зүйл шийдвэр гаргалаа гэж бодъё. За тэгвэл магадгүй одоо хичээл ажлын одоо ямар нэгэн чухал шийдвэр гаргах гээд байгаа ч гэсэн зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө за яшиг ажилласаа болчих гэж болчвол яах вэ? Гэтэл зүүн тархиа ажилуулад илүү логик сэтгэлгээр харвал магадгүй тэр ажлын карьер өнөөдрийн зөвхөн тэр нэг бэрхшээлийг даваад гарчвал тэр ажлын карьер те танд өгөх одоо үр өгөөж нь илүү өндөр байж болно. Тэгэхээр одоо юу хэлэх гээд байна гэхээр ямар альва одоо та өөрөөсөө гарч байгаа шийдвэр, өөрөөсөө гарч байгаа үйлдэл баруун зүүн тархиа хоёуланг нь хамтран одоо сайн ажилласнаар илүү сайхан үр дүнд хүрнэ гэсэн санааг л одоо хэлсэн байгаа. За тэгвэл яаж одоо тийх ёстой юм бэ? Баруун зүүн тархи нь өөрөө бас хизээнээсээ эхлээд хөгжөөд эхэлдэг юм бэ? Ер нь хүүхэд төрөнгөутаа шууд баруун зүүн тархиа хөгжүүлээд эхлэх ёстой мó гэдэг бас асуултууд гарч ирнэ. Дээрэс нь энэ номонд бас нэг интеграц гэдэг зүйл маш их яригдж байгаа. Интеграц гэж яг юу хэлээд байгаа юм? Яагаад интеграц гэж чухал юм бэ гэж байгаа байхгүй? Тэгэхээр хүний эд эрхтэн бол мэдээж тусдаа өөр ингэсэн үүрэгтэй байгаа. Тэгэхээр тэр үүргийг гүйцэтгэхээс гадна бусад эрхтэнтэйгээ нэгэн цогц болж хамтран ажиллах шаардлагатай байдаг тийм. За зөвхөн гар бол ингээл хөдлөөл ажиллаад иж болохгүй. Гар бол бусад эрхтнүүдтэйгээ холбогдож хамтарч ажиллаж иж бас бидний хүссэн үйлдэлийг бол гаргадаг. Тэгэхээр интеграц ч гэсэн үүнээс ялгаагүй зарчмаар ажиллаж тархины хэсгүүдийн уялдаа холбоог сайжруулдаг буюу одоо нэгэн цогц болгох үүрэгтэй гэсэн үг. За интеграц нь тархины эд хэсгүүдийн хоорондын найдвартай уялдаа холбоог хангадаг үүрэгтэй учраас та одоо баруун зүүн тархиа хэрхэн интеграцид оруулснаар хэрхэн одоо сайжруулж хоорондын хамтын ажиллагааг сайжруулснаар таны амьдралын чанар, аз жаргалтай амьдрал, амжилт бүтээлтэй амьдралын үр дүн шууд хамааралтай байна гэсэн үг. За тархины эсүүд хамтдаа нэг зэрэг асгад тэдний хооронд шинэ холбоос үүсэж тодорхой хугацаа өнгөрсөний дараа биежснээр тархины бүтцэд өөрчлөлт оруулдаг байх нэ. За тэгэхээр тархин юу өөрчилж хөгжүүлээд байна вэ гэхээр ердөө бидний амьдралын туршлага юм байна гэж энэ хүн номонд бас хэлж өгсөн байсан. За тэгвэл одоо эцэг эхчүүд бидний ерөөсөө хамгийн гол зорилго юу юм бэ гэвэл одоо тэр дөнгөж төрсэн хүүхдийн тэр тархийг
буюу баруун зүүн тархийг нь хооронд нь маш сайн интеграцжуулах тийм. За эргээд тэр амьдралын туршлагыг нь маш сайхан байлгаснаар эргээд нөгөө бидний хүсэж байдаг ухаалаг, өөрийгөө одоо өөртөө ихтэй бие даасан шийдвэр гаргах чаддаг тэр хүүхдүүдийг бид нөр өсгөж хүмүүжүүлж чадах нэ. За тэгэхээр нөгөө ингэдэг шүү дээ тий. Одоо ген нь аав нь угаасаа айгүй ухаантай болохоор энэ хүүхэд нь айгүй ухаантай байгаа юм ч юм уу. За магадгүй одоо аав нь тэнэг болохоор энэ яг хүүхэд нь гэж нэг ялгаа авахгүй тэнэг юм гэж ярьдаг. За мэдээж бол хүн генээс дамжиж одоо өвлөж авж байгаа үнэн. Гэхдээ яг тархины хөгжил бол үнэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдтэйгээ маш сайн тулж ажиллаж чадвал тий энэ интеграцийг маш сайн байлгаж чадвал таны хүүхэд бол маш ухаалаг, бие даасан шийдвэр гаргаж чаддаг тий өөртөө ихтэй таны хүсдэг тэр сайн хүүхэд гэдэг хүүхэд чинь байж чаднаа гэсэн байнамаа. За тэгэхээр мэдээж одоо энэ бүхнийг хийхэд бол өөхгүй хөдөлмөр хэрэгтэй. За мэдээж олон янзын аргууд байгаа. Тэр аргуудыг дараагийн бүлэгт бол танилцуулсан байгаа. За тэгээд хамгийн эхлээд бол нэгдүгээр арга барил нь бол ерөнхийдөө би та бүхэнд бас энэ аргыг тайлбарлахдаа маш энгийн жишээр тайлбарлая гэж бодож байна. За жишээлбэл хүүхдүүд ингэдэг штэ тий гинтхэн одоо юу гэх юм амар чихэр аммаар байна гээл орилол уйлал за эсвэл ингээд шууд би цэцэрлэгтээ явахгүй гэж уйлал гинт тэгээд нэг байж боломгүй одоо гинтийн хүслүүдийг хилдэг те энэ тоглоомыг аммаар байна гэж орилдог ч юм уу. Тэнгууд энэ тохиолдолд яадаг вэ гэхээр одоо хүүхэд бол баруун тархиараа тархин ажиллаад одоо өөрийнхөө хүсэл өөртөө төрж байгаа сэтгэлдлийг бол илэрхийлээд байгаа юм байна л да. Ерөнхийдөө бол номон дээр ч гэсэн хэлжсэн хүүхдийн бол логик сэтгэлгээний одоо зүүн тархин хизээнээс эхэлж хөгждөг вэ гэхээр ерөнхийдөө 3 нас өнгөрөөд 4 нас руу ирээд хүүхдүүд нэг яагаад гэж асууад байдаг шүү дээ. Тэр чинь яг үнэндээ нөгөө зүүн тархины хөгжлийг эхэлж байгаа үе юм байна. Тэгэхээр энэ үед хүүхэд илүү юмны учрыг ойлгох гэж яг яагаад ингэдэм бол учир нь яг юу юм бол гэдэг тэр одоо логик сэтгэлгээг хөгжүүлэх гэдэг. Гэтэл энэ үед эцэгчүүд яадаг вэ гэхээр хөгжихгүй асуугаад тахтана дугаа яасан олон юм асуудаг юм бэ? Чамд ямар хамаатай юм бэ гэдэг ч юм уу нөгөө нэг хитрхи их ингээд яагаад тэгээ асууад ахаар тайлбарлаж өгөхөөс төгшөөд нэг алдаа гаргадаг юм. Тэгэхээр энэ одоо яг яагаад гэдэг асуултууд ирж явах үед нь та бүхэн маань ерөөсөө цааргалгүйгээр хүүхдүүдтэй маш илэн далангүйгээр ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгж байгаараа гэж бол хэлсэн байсан. Тэгснээр та хүүхдийнхаа зүүн тархины хөгжлийг маш гоё хөгжүүлж явж байгаа шүү гэдгийг хэлж байгаа. За тэгтээ бас мэдээж энийг хөгжүүлэх гэж байна гэдээ одоо юу гэх юм яг хүүхдийн хэмжээнд тайлбарлах гэдэг бол нэг бүр мэдээж тэрийг маш амархан ойлгомжтой хүүхд ойлгохгүй ч одоо зүйлүүдтэйг харьцуулж иж ч юм уу тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй одоо хитрхийн хүнд хэлбэрээр тайлбарлал мэдээж хүүхд бол ойлгохгүй. Тэгэхээр одоо нөгөө энгийн тэгээд тийм байдлаар хүүхдэд юмыг ингээд ойлгохгүй тайлбарлах гэдэг бол мэдээж эцэг эхчүүдээс маш их хүчин чармайлт гаргана. Тэгэхээр энэ дээр л ерөөсөө битгий бууж өгөөрэй, тууштай байгаараа тайлбарлаж өгөөрэй. Та маш одоо өөрийнхөө тэр хүссэн тэр гайхалтай ухаантай мундаг хүүхдтэй болмоор байгаа бол яг энэ үеийг маш сайн анхаараарай гэж бас номонд хэлж өгсөн байсан. За тэгээд одоо тэр нөгөө хүүхдийн нөгөө чихэр аммаар байна, би цэцэрлэгтээ явахгүй гэл гинтхэн би энд тоглоом оохгүй гэж уйлдаг ч юусоо баруун тархиараа шийдвэр гаргахад байгаа хэлбэр юм байна. Тэгэхээр энэ үед нь эцэгчүүд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэхээр мөн адил өөрсдийнхөө баруун тархиар хүүхдтэйгээ харилцах хэрэгтэй. Тэгэлгүй эцэгчүүд яадаг вэ гэхээр шууд логик сэтгэлгээгээ ажиллаж шууд загнадаг. Юу сүртэй юм чи над хүүхдэд тоглоомоо өг те. За эсвэл чи гинтгийн ийм том чихрүүдээ шүт чи өвдөн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө шууд эсэргүүцлийг үзүүлэхээр хүүхэд тэндээс юу ч ойлгодгүй. Улмал уйлдаг, улмал зөрүүлдэг ийм зүйл гардаг юм байна. Тэгэхээр хэрвээ таны хүүхэд баруун тархиараа одоо өөрийн сэтгэл хөдлөл үг одоо үгээс илүүтэй үйлдэлээр танд ямар нэгэн зүйлийг одоо илэрхийлж ивэл та бас баруун тархиа ажиллуулж хүүхдтэйгээ харилцаж одоо юу гэдгийг за би ингээд амар гоо шоколад идмээр байна. Би энийг л амаар байна гэдэг үйлдэл магадгүй хүүхдэд тиймрээд хаа чи шоколад идмээр байгаа мó те. Энэ үнэхээр гоё амттай шоколад харагдчих шүү гэдэг байдлаар одоо ямар ч байсан хүүхдтэйгээ маш сайн ойлгож байгаа, сонсож байгаа гэдгийг илэрхийлж хагаад
дараа нь аажмаар зүүн тархи буюу логик сэтгэлгээр нь одоо хөрвүүлж, урвуулж ингэж хариултуудыг өгж хүүхдэд ямар одоо шоколад сөрөг үр дүнтэй талаар нь одоо мэдээллийг өгч ингэж ойлголцох хэрэгтэй байна гэсэн юм нэгдүгээр арга барилыг бас хэлсэн байсан. За ингээд дараагийн арга барилуудын талаар манай бүжээ арай хоёр маань та бүхэнд танилцуулнаа. За тэгээд энэ ном дээр болохоор яг 12 одоо туршлага буюу аргаар хүүхдийн тархийг яаж интеграцид оруулах вэ гэдгийг тайлбарласан. За тэгээд яг энэ 12 аргаас Ари бит хоёр маань та бүхэндээ хамгийн таалагдсан тий. Үнэхээр өвчтэй энийг л одоо эцэг эхчүүдэд хэлээд ээжүүд ойлгуулмаар юм байна гэсэн тийм одоо сэдвүүдийг юм уу тийм одоо аргуудыг нь танилцуулъя гэж шийдсэн байгаа. За Ари маань эхлэх үү? За тэгээ маш олон одоо тустай одоо өр өгөөчтэй аргуудыг бол дурдсан байна лээ. Энэ номонд бол тэгээ надад бол маш их таалагдсан. Тэгээд ер нь бол бас энэ номноос хүүхдэд ажиллах тал дээр илүү одоо юу гэдгийг те олон арга барилыг бол олж авсан гэж бодож байна. Тэгээ ер нь бол нөгөө юу юм бэ штэ тий. Одоо жишээл эцэг эхчүүд бол хүүхдээ яг ингээд бүр эхнээс нь ингээд бүгдийг шинээр зааж өгөөд тий. Бүгдийг одоо ойлгуулад ингээд явж байгаа хамгийн чухал хүмүүс байгаа даа штэ тий. Нөгөө гэрийн хүмүүжлээс илүү одоо хүмүүжил энэ дэлхий дээр байхгүй гэдэг штэ тий. Тэгээ эцэг эхчүүд бол зөвхөн одоо хүүхдээ ингээ те одоо мөр бүтэн ч юм уу те хотоо затгалан ингээ явуулахаас гадна одоо тархийг нь тэр сэтгэлгээг нь хөгжүүлэх тал дээр одоо маш өндөр үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс юм байна шүү дээ гэдгийг бас ойлгож бүр илүү одоо ухамсарлахаар юм байна лээ. Яг мэдээч хэрэг одоо ойлгодог л ахaltaа. Гэхдээ бүр энийг уншихаар нэрээ бүр ингмээр юм байна шүү өтер гэж бодогдох. Ийм одоо санаанууд маш их байлаа. Тэгээ надад хамгийн их таалагдсан нэг арга гэх юм бол хоёр арга бүр нэлээд сайн таалагдсан л да. Эхнийх нь болохоор энэ ухамсарын хүрд гэдэг одоо нэр томьёогоор энд орчуулсан байгаа юм. Холт чухаан буюу ухамсарын хүрд гэдэг те. Тэгээ энэ ухамсарын хүрд гэдэг нь яадаг юм бэ гэхээр хүүхэд одоо яг хүнтэй л адилхан өөртөө таарсан ийм асуудлуудаар одоо тулгарч идэг те өөрийнх нь амьдралд өдөр тутамд янз бүрийн асуудлууд тулгарч идэг. Тэгээ энийгээ хэрхэн одоо хооронд нь уялдуулад зөвхөн одоо нэг асуудал дээр төвлөрөхгүйгээр бусад мөн асуудлуудад анхаарал хандуулад ингээд дараагийн одоо гарцыг яаж олох вэ гэдэг талаар тайлбарсан байсан. Тэгээ энэ ухамсарын хүрдний одоо давуу талуудын нэг нь бол хүүхдэд хизээ юунд анхаарлаа хандуулах вэ? Ямар сонголт хийх вэ гэдэг арга замыг нь зааж өгдөг ийм арга байсан. За жишээлбэл энэ дээр нэг номон дээр дурдсан жишээ болохоор Жош гэдэг 11 настай хүү байсан. За энэ хүүхэд болохоор ерөөсөө сурлага, урлаг, спорт одоо бүх зүйлд сайн одоо анги дотроо ч юм уу үеийнхэндээ манлайлагч. Гэхдээ өөрийгөө дандаа голдог. Жишээлбэл юу гэдгийг те ингээл хийл хөгжим тоглож байхдаа нэг алдаа гаргахтаа би энэс илүү сайн тоглож чадах байсан шүү дээ. Алдчихлаа те яана гэдэг ч юм ингээд дандаа өөртөө бол юм сэтгэл дундуур байгаад байсан. Тэгээ энийг нь бол эцэг их нь бол тэр ухамсарын хүрдийг одоо хүрдийн аргаар бол хүүгийнхаа тэр санаа зөвхөн нэг зүйлд одоо санаа зовоод байсан асуудлыг нь бол шийдэж байгаа талаар гарсан. Жишээлбэл ингээл хүүхэд өөрийнхөө энэ ингээд ухамсарын хүрд гэдэг нь юу юм бэ гэх ингээ хүсэл зорилгын хүрд юм байна л да. Өөрөөр хэлбэл яг нөгөө дугууны хүрд байгаа шүү дээ. Тэгээ дугууны хүрдийг ингээд тойруулаад тэгээ яг өөрийнхөө болохоор ингээд голд нь төвд байгаа гэдэг өөрийгөө тэр ухамсарын хүрднийхаа төвд байгаа. Тэгээ эргэн тойронд нь болохоор өөрийнхөө хүсэл зорилгыг бол ингээ хинүүлээд бичээд тэгээд юу гэдгийг те зөвхөн хүүхэд одоо өнөөдрийнхөө би одоо шалгалтандаа л муу авчлаач гэдэг юм. Зөвхөн тэрэндээ ингээл юу гэдгийг те анхаарлаа хандуулаад тэрнээс олоод ингээд шаналаад ерөөсөө ингээл амьдралын зорилгын ч юм уу те ганцхан тэрэн дээр ингээл бүдрэл бүх юм нурцсан юм шиг те амьдрал нь бүгд ингээл хар бараан болцсон юм шиг ийм одоо сэтгэл хүүхдэд төрөөд идэм ээ. Тэрийг ингээд сатааруулах, саарамжуулах, өөрөөр хэлбэл нөгөө интеграцчлах гэдэг байна шүү дээ. Тэхийн тулд энийг одоо ашиглаад зааж өгөх ёстой байна. За өөрөөр хэлбэл өөр хүсэл зорилго юу байгаа илээ, ад жаргалтай мөчүүд юу байгаа илээ те дараагийн одоо зорилго юу илээ энэний тулд одоо юу
энэ саадыг даах ёстой ч гэдэг юм уу те энийг ингэж эцэг их нь одоо зааж өгөөд тэгээ энийг ингээ ойлгуулчих юм бол хүүхэд эргээд тэрийгээ бодоод нэрэ би чи ийм зоригтой шүү дээ тийм ээ за энийг би даваад гарнаа ч гэдэг юм уу сэтгэлийн тэнхээтэй хаттай болоход бол хэрэгтэй тустай юм байна гэж бодсон. Одоо өөрөөр хэлбэл нөгөө юу гэдэгтэй холын зориг үгүй аваас ойрын зовлон оршин гэдэг одоо үг гэдэг штэ тийм монголчуудын чих сааны хэсэг тийм тэгээд яг энэ шиг хүүхдтэй бол ийм холын зоригтой одоо маш олон одоо зоригтой хүсэлттэй одоо зөвхөн ингээл өдөр хоногийг ингээл нөгөө шалгалт нөгөө л одоо юу гэдэг тийм давтлага нөгөө л одоо спортын тэмцээн урдаа ч юм уу энэ ингээл өдөр тутмын амьдрал ингээл өнгөрөөл яваад ах биш ингээд нэг холын зоригтой тэрэндээ одоо хүрэх тэмүүлэхтэй ийм болгож одоо хүмүүжүүлэх тэгээд энэ ухамсарын хүрдний аргыг одоо зааж өгөх нь их чухал юм байна гэж би харсан. Тэгээд энэ их үргөөчтэй санагдсан. Бүжээд ямар арга таалагдсан бэ бас за нөгөө нэг саяны нөгөө айрын ярьсан хэсэг дээр нь надад бас яг энэ хэсэг амар маш таалагдсан байхгүй юу? Яагаад тэгэхээр нөгөө энэ одоо өөрөөр хэлбэл ухамсарын хүрд буюу өөрийгөө таньж мэдгээд байгаа шүү дээ. Өөрийнхөө сэтгэл хөдлөл, өөрийгөө бие болон мэдрэмжүүдээ хоорондоо ялгаад ухамсарлах ёстой гэдэг байгаа шүү дээ. Тийм мэдрэмж, мэдрэхүү болон эргэн тойронд байгаа бодлоо. Тэгээд надад энэ хэсэг яагаад их таалагдсан бэ гэхээр одоо энэ ганцхан хүүхдүүдэд яг тохиолддог асуудал биш юм шиг одоо санагдаж байгаа байхгүй юу? Яг тэгэхээр энэ нөгөө хүүхэд багасаа одоо ингээд сурах хэвээр байсан хүний чадвар тэгтэл ингээд бид нэр одоо ээж ааваасаа ч юм уу ямар нэгэн байдлаар заалгуулаагүй ухаарч мэдрээгүй ингээд насанд хүрчдэг. Тэнгүүд өөрөө ингээд том усныхаа дараа яг тийм асуудалд одоо учрангууд ч юм уу тэрийг одоо ингээд тархиа интеграцид оруулж чадаагүйгээс болоод насанд хүрсэн хүмүүс дунд ч гэсэн ийм нөгөө бодлоонтой асуудалтай одоо жижиг одоо ингээд тойрж байгаа тэр нөгөө асуудалтай хитрхи гүн автаад эргэн одоо илүү өргөн хүрээтэйгээр харж чадахгүй ингээд шаналаад яваад байдаг хүмүүс их байдаг шүү дээ тэр яг энэ ингээд бид хүүхд тагаасаа энэ л аргыг сургаад авчих юм бол ирээдүйд насанд хүрсэн хойно бид нарт аягүй олон зүйлээр одоо олон талаар эрэг оч тустай ийм зүйл юм байна гэж харсан. Яг энэ яг нөгөө энэ аргыг уншиж хахад тэгээд ари яг нөгөө санжино эцэг эхчүүд нь тэгвэл одоо хэрхэн өөрийнхөө мэдрэмжийг таних вэ гэдэг нэг бүлгийн ард бас нэг юм зөвлөгөө маягийн өмнөд өгсөн байгаас тэр зөвлөгөөнөөс амар таалагдсан. Тэгэхээр эцэг эхчүүд өөртөө одоо амьдралдаа хэрэгжүүлээд сурж иж бас эргээд хүүхдтэй эргээр нөлөөлнө гэдгийг айгүй гоёор харуулж гисэн байсан. Харин эргээр тийм одоо жишээл бид ч юм бол эгэр үеийнхэн штэ тий. Тэгээ бидрээс хойш одоо зэд үеийнхэн ингээд төгсөөд одоо ажил дээр гараад явчлаа. Араас нь ингээд альфа генераци ингээд гараад ирлээ штэ. Тэгээ энэ ингээд юу гэдэг дигитал эрхний хүүхдүүдтэй бол ерөөсөө ийм маш эерэг аргаар тий өөртөө яг тэгш хацаанд ингээд харьцаж байж одоо хүмүүсийн одоо юу гэдэг тий зөв хүмүүжлийг нь одоо зөв болгоно. Тэгэхгүй ингээл загнаал дараал тий шууд бойл байг гэж хориол ингэх юм бол одоо хүүхдийн хүмүүжлэлд бол маш одоо сөргөөр нөлөөлчихнө гэж байгаа. Тэгээд би бас ингээл энийг уушж байгаа зарим нэг ингээл өөрийнхөө амьдрал тохиолдсон жишээнүүдийг бодож байгаа хгүй хүүхдүүдэд тохиолдсон. Жишээлбэл ингээл манай нэг багш гэх юм уу тий нэгдүгээр ангиас нь эхлээл хүүхдүүдийг ингээд чагсаачдаг. Шалгалт аваад одоо 1 2 3 4 гэж чагсаагаад шалгалт тийм чагсаагаад тэгэнгүүт одоо юу гэдэг ихний 10-т орсон одоо сайн хүүхдүүд шүү дээ. Онц авцсан ч юм уу, сайн ч юм уу хүүхдүүд нэг хоорондоо найзгалцсан. Тэ? Тэгвэл ингээд нөө хангалтгүй дүн авцсан хүүхдүүд нь ингээд хоорондоо найзалж чадахгүй тэгээд ингээд дангаараа одоо юу гэдэг тий найзгүй хөлбөр ингээд олон жил ингээд ахлахын хүртлээ явцсан ч гэдэг юм тий. Ийм асуудал байж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд нь яасан бэ гэхээр ингээд нөгөө өөртөө итгэлгүй дээрээс нь ингээд өөрийгөө би угаасаа л муу гэж бодсон ч юм уу тий. Ийм асуудал байгаа. Тэгээд дээрээс нь яг хоо тэр албал нэлээд хэдэн жилийн өмнө л да ийм ядал болчихсон. Тэгээд тэр хүүхдүүд маань болоод төгсөө явцсан.
Тэгээ би яг тэрийг юунаас хардггүй гэхээр өөрөө монгол хүн учраас нэлээд олон эссе бичүүлэн хүүхдүүдээр. Тэгээ эссен дээр хүүхдүүд өөрийнхөө одоо жинхэнэ үзэл бодлуудаа одоо сайхан найруулад бичнэ шүү дээ. Юу гэж бодож байгаа, яаж хийсэн ч байгаагаа ингээд сайхан бичээд өгнө. Тэндээс нь яг харж лээсэн л та би. Тэгээ ингээд хүүхдүүд маань юу гэдэг чинь те би угаасаа л муу хэрвээ надад эргээд одоо өнгөрсөн цаг минь байгаасай ч гэх юм те. Би одоо юу гэдэг те 5 жилийнхаа өмнөхд очиод хичээл ихнээс нь сайн сургасан ч гэдэг юм те ингээд хизээ азааны ингээ өнгөрсөн хүний одоо бүр юу гэдэг те маргааш нүгэж байгаа юм шиг бүр ийм бодолтой болсон гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ тал дээр болоод юу гэдэг одоо маш буруу хүүхдийг бол танандаа ингэж юу гэдэг те урамшуулж заалж чиглүүлж зүгээр заалж чиглэж тэгээд нэг хүүхдийг нөгөө хүүхдтэй харьцуулна гэдэг бол бүр хамгийн буруу зүйл тий одоо энэ жишээ нэг бодчихлоо тэгээд нэрэлста нэрэ гэдэг ч юм уу те дээрэс нь манай эцэг эхчүүд зарим эцэг эхчүүд гэх юм уу нэг тоотой цөөхөн эцэг эхчүүд ингээд хүүхдтэйгээ одоо маш буруу харилцдаг амар зандардаг загнадаг тэ ашиг шүүмжилдэг тэгээд дээрэс нь хүүхдээс асар их зүйлийг хүсдэг энэ алгас нэлээ одоо буруу харилцаа одоо юу гэдэг те би 10 жил тахта онц сурдаг хүүхдээс чи одоо онц сурах хэрэгтэй чи яхаараа чи авдгийг одоо те одоо си гэдэг юм байхгүй яхаараа 75 таа авдгийг ч гэдэг юм те тэгээд ингээ хүүхдээ жишээлбэл ингээд таквондод явуулж байгаа юм математикийн дугуулна татлаганд явуулж байгаа юм сарбан сампин те тэгээд ингээд бүү англиний тавталгач гэдэг юм уу те ингээд хичээлийнх нь хажуугаар бүү тавталгаанд явуулсан. Тэгээ нөгөө хүүхэд нь ингээд өвс нь халдсарсан байж байгаа байхгүй нэг хүүхэд маань. Тэгээ өвс нь халдсарсан тэгээ өөрөлд би эцэгчүүд маань одоо хүүхдээсээ хит их юм хүсээд те хит их одоо бүр дарамтыг өгчөгдөг нэг юм зүйлээс ажиглагтаад байдаг. Яг энэ бол цөөн тохиолдол гэж би харж байгаа тийм. Аригийн саяны хэлсэн жишээ ботсон чи яг нөгөө ном дээр байсан шүү дээ тий нөгөө хүнд айгүй олон төрлийн бодлууд орж ирнэ олон төрлийн мэдрэмжүүд төрж ирнэ дээрэс нь одоо ухаарч мэдрэх ёстой юм зүйлүүд тий бие махбодын мэдрэмж болон сэтгэл санааны мэдрэмжүүд орж ирдэг тэнгүүд тэр болгоныг хүүхэд тэр мэдрэмжүүд эрэгч хийж болно сөрөгч хийж болно тий гэтэл хүүхэд тэрийгээр өөрийгөө ингээд дүгнждэг одоо тэнгуүтэ тэрийгэ өөрийгөө би ийм л хүн юм байна гэсэн дүнэлтийг хүүхд хийчдэг. Тэгэхээр энэ айгүй аюултай байгаа байхгүй тий. Зүгээр одоо шилбэл түрүүний багш ингээл дүнгээр нь ч гэсэн ангууд хүүхэд зүгээр тэр чинь зүгээр л нэг хэсэг зуурын зүйл шүү дээ тий. Ингээл шалгасан юм. Тэнгуү тэргүүр хүүхэд ингээд насан турштай юм уу тий. Өөртөө ингээд бүр авч суулгаад тэрийг би ийм юм байна би ийм хүн юм байна гэсэн дүгнэлтийг аваад тархинд нь ингээд хадгалагдаад үлддэг ийм аюултай хүүхдөө тийм ингээд dokторыг шингээж авдаг. Гэтэл нөгөө хүүхдтэй тийм чамайг тойрсон маш олон зүйл байгаа. Чи ганцхан зүйлээр өөрийгөө тодорхойлохгүй. Асуудал гарч ирэх юм бол өөрийнхөө төв дээр буюу хурж ирээд арай холоос асуудлыг харж үзвэл энийг ингээ тийм ч том асуудал биш юм аа гэдэг хүүхдүүдэд ойлгуулж сурах хэрэгтэй гэдэг байгаа тийм. Тэгэхээр яг нөгөө багш түрүүний багшийн жишээ бол яг нөгөө хүүхдүүдийг хэтэрхий нөгөө ганцхан зүйл дээр нь аваачаад тэгээд тэргийн бүр ингээ хүүхдэд ингээд би гэж ойлгохтолд аваачаад өгсөн байгаа байхгүй тий сөрөг жишээ гэх юм бол тэгэхээр нөгөө ингэсэн штэ нөгөө хүүхдтэй надад энэ тасныг арга нь айгүй таалагдсан хүүхдтэй мэдрэмжүүдийг одоо тий уурлах гуниглах тэр болон мэдрэмжүүдийг өөрийнхөө мэдрэмжийг тайлж сурахыг зааж өгөрөг гэсэн арга байсан тэр нь надад маш таалагдсан нөгөө мэдрэмжийн бороо ингээд бидний дээр урсан өнгөрдөг. Гэхдээ бороо ороод тусдаг гэдгийг хүүхдүүд ойлгох хэрэгтэй. Одоо төрж байгаа мэдрэмж бол энэ үедээ ууртай байж болно те. Энэ үедээ атаархсан байж болно. Энэ үедээ гунигласан байж болно. Гэхдээ энэ гунигласан энд бол ингээл нөгөө арилдаг гэдэг ойлгол. Нөгөө ямар ч мэдрэмж эерэг болон сөрөг мэдрэмж хамгийн уртдаа 90 секунд үргэлжилдэг гэж байгаа шүү те. Харин дээр хэлсэн. Тэгэхээр одоо амар ууртай байгаа энэ мэдрэмж нь 90 секундын дараа арилна. Тийм учраас нөгөө энэ ингээд урсаал ингээд алгу болдог зүйл гэдгийг ойлгуулад тэр мэдрэмжээ гоё илэрхийлж сурах хэрэгтэй гэдэг нь
надад үнэхээр таалагдсан. Би Арид өмнө ярьжсэн бах те нөгөө бид нар ингээд ерөөсөө өөртөө ямар мэдрэмж төрж байгаа гэдгийг ерөөсөө мэдтгүү өгсөн. Ялангуяа бидний одоо үе болон биднээс дээшээ үеийн хүүхдүүд. Яагаад тэгэхээр ээж аав нь те ингээд хоол олгоол, хоногийн хоол олгоол те ингээд зүтгэдэг одоо яг хуу чи одоо чамд яг ямар мэдрэмж төрж ийн чи гонхтой байна уу баяртай байна уу гэж одоо ярилцдаг ээж бол айгүй ховор байсан баха. Ер нь бидний үед бол бидний айгүй цаагуудын ээж аав бас чинь тийм. Тийм учраас бид нар нөгөө мэдрэмжээ тайлбараг юм уу өөртөө төрж байгаа мэдрэмжийг ингэж илэрхийлж сураагүйгээс болоод айгүй өөртөө олон ингээд тийм шарах тий олон зүйлийг ингээд тийгээд одоо насанд хүрсэн байдсан болов гэж би бол дотроо боддتي. Одоо бидний дунд амар илбэг ярьж байгаа нэг травматай гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр бид нар одоо бидний хийж өгч чадах зүйл юм бол өөрийнхөө хүүхдүүд өөрийнхөө дүүнерс тийм одоо траума авахгүй тест өөртөө тулгарч байгаа тэр сэтгэл мэдрэмжүүдэд тайлж сураад өөрийгөө илэрхийлдэг нээлттэй тийм хүн болохтой л туслах юм байна гэж хараад байгаа шүү дээ миний зүгээс бол. Тийм. Яг чиний ярьсан дээр нөгөө хүүхдтэй бас нэг холч ухааны аргыг зааж өгөх гэдэг байна шүү дээ. Надад маш их таалагдсан тийм. Холч ухааны аргыг одоо алсын алсын араатай эсвэл одоо юу гэдэг дотроо бодолтой дороос нэгтэй ч юм те ингээд асуудлыг илүү одоо өргөн тэгээ дээрэс нь алсын хараатай харах ч юм энийг бол багаас нь бүр ингэж суулгаж өгөх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгээ ер нь бол нөгөө судалгаан дээр байгаа шүү дээ нөгөө хүүхдийн одоо яг суур хүмүүжил бол 0-оос 7 наснд бараг 70% нь бүр ингэ суучдаг 0-оос 7 наснд. Тэгмээ хүүхд эцэгчүүд юу гэж бодоод идэх вэхээр за сургуульд орохоор нэг гайгүй хүмүүжлэн гайгүй болчихгүй илгүүдээ нэг нийгэмшээ гэд ингэ яриад байдаг. Гэтэл бүхэл бүтэн тэр хүмүүжлийнхэнтэй тэр хүн байхаа одоо насан туршдаа хүн байж амьдрах те бүх одоо суур хүмүүжил нь бол 0-оос 7 наснд бол ингэ одоо явагддаг гэх юм уу те. Тэгээ ингэ сургуульд орж ирээд тэгээ үлдсэн одоо 15% ч гэх юм уу те. Ингээ яадаг. Тэгэхээр илүүтэй бага наснд нь ирчүүд маш их анхаарч ялангуяа хүүхдээ их сонсож одоо ойлголцож харилцан ярих хэрэгтэй. Тэгээ бас ийм үг байдаг байхгүй нөгөө одоо их мэдлэгтэй одоо багш бол хүүхдэд юм заадгүй маа. Хүүхдтэй холбогдож чадсан багш л одоо бүнд юм сургадаг, заадаг гэдэг штэ тий. Тэгэхээр ингээд хүүхдээ илүү одоо заалж чиглүүлэх юм бол хүүхдтэй маш сайн ярилцаж, ойлголцож, холбогдож байх хэрэгтэй юм байна. Тийм. Надад таалагдсан өөр нэг арга нь 6 дугаар бүлэгтээс нөгөө хүүхдийг биегээс бидэд ингээд бэлтгэхтэй тэр хэсэг бас аюух таалагдсан. Өөрөөр хэлбэл хүүхд угаасаа төрөхдөө л одоо нөгөө би гэсэн одоо хувь хүнтэй ухамсартай төрж байгаа боловч бид гэсэн сэтгэл зүйд ерөөсөө тийм мэдрэмж ерөөсөө хүүхдэд байхгүй байдаг. Тэгэхээр тэрийг бид бусдыг ойлгодог, бусдыг өмнө бусдын зовлон шаналлыг те өөртөө ингээд хүлээж авдаг, ойлгодог тийм болохын тулд те бусдад тусалдаг болохын тулд яг ээж аав буюу хүүхдийг асран хүмүүжилж байгаа эргэн тойрны хүмүүс одоо хамгийн чухал үүрэгтэй хүмүүс юм байна гэдгийг яг энэ бүлэгтэр энэ аргууд дээр тайлбарласан байсан. Тэгэхээр бүр үнэхээр надад энэ бүлэг айгүй гоё таалагдсан. Яагаад тэгэхээр манай хоёр зохиолч минь өөрсдөө тарих судлаач нар штэ тий энэ номыг бичсэн. Тэнгүүд яг энийг яг тийм тарих судлалын үүднээс ингээд одоо судалгаагаар баттгаад ингээд номоо бичсэн учраас надад бүр илүү сонирхолтой санагдсан. Тэгээд нөгөө нохой сармагчийн тухай судалгаа гардаг штэ тий яг энэ 6 дугаар бүлэгтэр нөгөө газрын самар авахаар нөгөө нохой сармагчны тархины одоо гаднаас ингээд электродууд байрлуулад самар авч идэх үед сармагчингийн одоо тархины эсгүүд тархингээ итгэж гэнэ үү яаж ингээ үзгээс судлаад үзсэн. Тэгсэн чинь нөгөө сармагчингууд гадраас ингээ самар авангууд угаасаа нөгөө самар авч идэхдээ тархины тодорхой яг хэсэг нь ингээд итгэжээд ажиллаад байгаа. Одоо мэдрэлийн хэсүүд итгэж гэсэн шүү дээ. Энэ бол угаасаа судлаачдын хувьд бол нэг угаасаа л өөрсдийнх нь ингээд ийм үр дүн гарна гэдгийг мэдчихсэн зүйлээсэн. Тэнгүүд тэр судлаач дотроос нэг хүн
нэг судлаач нь газраас самар аваач идэнгүүт нөгөө сармагчин идээгүй байгаа штэ тий газраас өөр авч идээгүй. Тэгсэн мөртлөө харж исэн судлаач газраас самар авч идэнгүүт яг адилхан нөгөө самар идэх үед итгэждэг тархины хэсэг ингээд итгэжж байгаа байхгүй юу. Тэгээ судлаачид энэ бүр ингээд цоо шин ингээд нээлтнийгээд өөрөөр хэлбэл энийг одоо тэр Италийн эрдэмтэд юу гэсэн бэ гэхээр хүний тарихтэй ер нь ингээд аливаа тарих одоо толон мэдрэлийн эсүүдтэй юм байна тий ямар нэгэн үйлдэл хийж байгаа үйлчлэг хараад яг тэрнтэй адилхан өөрийн гомөртлөө яг мэдрэлийн тархины эсүүд ингээд яг тэр хэсгийг итгэж ажилт юм байна яг хийж байгаа үйлчлэг хараад тэгэхээр энэ өөрөөр юу гэсэн үг гэхээр хүүхэд харж байгаа шүү дээ тий төрсэн цагаасаа хүүхэд ээжээгээ эргэн тойрны хүмүүсийг харж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг хийж байгаа үйлдэл тий гаргаж байгаа зан аршин одоо бусдад үзүүлж байгаа хариу уралсууд болгоныг хүүхэд өөртөө ингээд тусгаж авдаг байгаа байхгүй бүгдийг ингээд шингээгээд ингээд яг тавьчиг ингээд гаргаж идэг хадгалаад мэдээллүүдийг хадгалаад идэг. Тэгэхээр хүүхэд том болоод ямар хүн болгоо гэдэг ерөөсөө л 100% тэр хүүхдийг эргэн тойронд байгаа эцэг их хүмүүжүүлж байгаа ах эгч эмээ өвөө тий ангийнх нь хүүхдүүд бүх хүмүүс ингээд нөлөөлж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө одоо нэгээс бүр дөнгөж төрснөөс хойш 3 нас 4 нас хүүхдэл ер нь 100% эцэг их гэр бүлийнхээ орчинд бол хүүхдүүд хийх цагийг өнгөрөөдөг. Тэгэхээр ээж аав нар илүү хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. Илүү ухамсартайгаар хүүхдтэй өсгөхдөө тий. Яагаад тэгэхээр бидний хүүхдүүд нь биднийг хараад байна шүү дээ. Бидний яг юу хийж байгааг сорно. Тэгэхээр яг энийг нөгөө бид нэрээ энэ үг зөндөө сонсчихсан шүү дээ. Ээж аав бол хүүхдийн тусглаа гэж тий. Гэхдээ яг энийг ингээд тохоор ингээд нейробиологчид ингээд нотолцсон байгаа нь одоо маш их таалагдсан. Яг тахны одоо тэ үйл ажиллагаан дээр ингээд туршилт хийгээд харуулсан байна шүү дээ. Тийм. Харин нэг юм үг хаддаг нөгөө одоо хүүхд та ингээд хүүхдээ өөрийнхөө хүссэн одоо юу гэдэг те өөрийнхөө хүснээр ингээ хүмүүжүүлэх гэдэг байна. Гэхдээ таны хүүхдээр хүмүүжихгүй. Одоо яг л таны хүмүүжүүлснээр хүмүүжнэ гэдэг үг. Тийм учраас одоо өөрсдөө хүмүүжүүлээ гэдэг үг гэдэг штэ. Тэгчүүд бас өөртөө юм хүмүүжүүлэх хэрэгтэй. Ер нь аль гэхдээ хүн бол алхам тутамдаа ингээл ойлгол ухамсарлал явж байгаа штэ те ер нь ингээл амьдралын туршид. Та хүмүүжлэхдээ одоо юу гэдэг те бүхний одоо юу гэдгийг оргил төрсэн гэсэн үг бол биш шүү дээ. Бараг ингээл хүүхдүүдээсээ ч гэсэн ингээл зуралцаал адилхан бараг хүүхдээсээ хүртэл хүмүүжил одоо явдаг гэдэг шүү дээ. Тийм шүү. Тэгээд харин тийм. Тэгээд саяын жишээнээр чи ярих гэж байна. Үгүй чи би дараа нь ярив. За. Тэгээд хүүхдийг бас ингээ багаас нь нөгөө аливаа зүйлд ингээ анхаарлын одоо төвлөрүүлэхэд бас одоо сургах хэрэгтэй юм байна л да тий. Тэгэл одоо яг хүүхэд ч гэхгүй ер нь хүнтэй ямар нэгэн зүйлд анхаарлаа ингээ төвлөрүүлэх юм бол яг ингээ тархины эд эсүүд одоо итгэвчж байдгаа гэдэг нэг ном дээр гарсан шүү дээ. Яг итгэвчэл бүгд яг ингээ хүлээж авахд бэлэн болоод ч гэдэг юм те аливаа зүйлийг одоо ойлгох гэдэг юм уу те хүлээж авахд ингээ бэлэн болоод тархины эсүүд итгэвчж байдаг юм байна л да. Тэгээ энэ тал дээр бас би бас харж л байлаа ингээ юу гэдэг ингээ одоо сэтгэл судлал дээр жишээлбэл ингэдэг шүү дээ. Тэдээс тэдний насны хүүхдийн анхаарлын төвлөрөлт одоо юу гэх юм. Жишээлбэл одоо 12-оос 14 насны хүүхдийн анхаарлын төвлөрөлт 10 минут орчим байна ч гэдэг юм те ингээ насаар ингээ ватн шийдэг юм уу. Тэгвэл гот яг ингээ би одоо жишээл ингээл 7 дугаар ангийн хүүхдүүд ч юм ингээл 8-ын тэгэл хичээл орж байгаа шүү дээ. Тэгвэл ингээ анхаарлын төвлөрөлт бас яг дандаа ингээ өөр байдаг. Тэгээ тэр бол яг нөгөө өөрийгөө удирдах сурсан сураагүйгээс бас амар нөлөөлж байгаа байхгүй юу. Жишээлбэл ингээл зарим хүүхдийн анхаарал одоо үүдээ баг 5 минут хүрэхгүй. Одоо тэгээ 12-3 настай хүүхдийн одоо анхаарлын төвлөрөлтийг 5 минут ч ингээ хүрэхгүй ингээ сарндаг. Маш урдан сарндаг. Тэгээд тэр анхаарлаа төвлөрүүлж чадахгүйгаас болж хүн юу гэдэг нь маш олон зүйлийг бас ингээ орхигдуулдаг. Тэг энэ бол одоо биш. Одоо хохиролтой юм. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд бол
хүүхдийнхээ ингээ анхаарлыг төвлөрүүлэхэд айгүй сайн ярилцаж ойлголцож одоо өөрийнх нь санаа бодлыг нь сонсож ч юм уу те ингэж явах хэрэгтэй байна гэдэг энэ дэр гарч ирсэн. Тэгэд энэ дэр болохоор тэр нэг хүүхдийн жишээ гарч ирсэн шүү дээ. Джейсон гэдэг нэг хүүхд болохоор ингээд таацсан дээрээ смис гэдэг те тэгээд смис ингээд дээрээс нь унаад ирсэн гэдэг ингээд малтаж чадахгүй бүр найргуудад орсон гэдэг. Тийм. Ээлээ анхаарал баян гайдтай байдаг тий. Нөгөө байнга дээрээс нь сэнсэн эргээд он чинь ээж аав нь унахгүй ингээд сайн бэхэлсэн гэж хэлнэх нөгөө хүүхд маань тэрнээс айсан хийвэрээ. Баян гайдаг шүү. Нойргүй болцсон тий. Тий. Тэрэн дээр яг нөгөө анхаарлаа төвлөрүүлэх аргыг ашиглаад энэ айдснаас салж чадсан гэсэн тийм эерэг жишээг тохиолч нэг дурсан байсан. Надаас энэ нөгөө зөвлөгөөнүүдээс нь бас таалагдсан. Ингээд нөгөө одоо хүүхэд нь намайг унтах гэхээр одоо мууми айлгаад байна гэдэг ч юм уу те мангас айлгаад байна гэдэг жишээ. Тэгсэн чинь аав нь болохоор за юунаас найдагд орондоо орчих ямар ч мууми байхгүй одоо унт гэхээр энэ бол харилцааны одоо юу буруу те сөрөг жишээ. Тэгээд юу гэж одоо хүүхдтэйгээ харилцах хэрэгтэй гэхээр намайг ингээд унтах гэхээр мууми айлгаад байна гэх гот аав нь тийм юм бодохоор амар байна уу? За тэгвэл хоёлаа ингээд чиний бодлыг чи өөрчлөөд үзье. Хоёлаа чиний мумиг өөрчилж тоглох уу? За чи муминдаа ингээд бүжгээ уцсан өсвөлтэй гэдэг ингээд өөр өөр төсөөлүүлээд те. Тэгээ бейсболын малгай өмсгч. За одоо ингээд одоо шумбагч усан чумбдаг те шумбагчийн хувцас өмсгөх юм уу гэдэг юм уу ингээд нөгөө сөрөг бодлуудыг ингэж одоо дарж өгөх юм байна л ингээд ярилцаж одоо ингээд эерэг болгож өгөх хэрэгтэй. Тийм болохоор сөрөг бодол ингээд шууд дараал те бодол байг гэд тийх бас хандлах буруу юм байна шүү гэж ингээд харж илаа юм. Харилцаанд маш их эцэгчүүд бүр бодож ямар үг хэлэх үү те хүүхдээ хажууд ямар үйлдэл гаргах уу гэдгээ бүр алхам тутамдаа бодох хэрэгтэй байна да гэж бодчихлаа. Тэгэд энэ ном дээр байсан нөгөө бас хөөрхөн хэсгүүд болохоор нөгөө жишээнүүд идэх те харилцааны нөгөө сөрөг жишээ тэгэнгүүтээ энэ дээр яаж эерэг байдлаар буюу холч ухаанаар яаж хүүхдүүдтэй ойлгож болох гэсэн тийм зурагтай тэр хөөрхөн жишээнүүдээс айгүй ойлгомжтой те энэ ярьж байгаа зүйлийг нөгөө одоо энэ дэжтэй онл хэсгийг уншчаад энийг яаж буцаад нөгөө яг амьдрал дээр хэрэгжүүлэх үг гингүүд бид нар жоохон гацаанд орчтой шүү дээ яг тэгээд тэгжсэн гэхдээ би яг юу гэж хэлэх үгээ ингээд эргэлзээд ингээд хэрэгжилж чаддгүй тохиолдлууд их байдаг. Тэнгүүд энийг болохоор яг нөгөө арга болгон дээрээ хүрхэн ингээд зургаар ингээд харилцан яриа байдлаар ингээд зураг байдлаар тайлбарлсан. Тэгэхээр энэ жишээнүүдийг ингээд хараад өөрийнхөө амьдрал дээр баг зэрхэн өөрчлөөд хүүхдүүдтэйгээ харилцаж болохоор тийм хөөрхөн тийм стратегиуд хүүхдтэй хэрэгжилж болохоор тийм. Тэгээд бас энэ дэр нэг юм жишээ гарсан. Одоо жишээлбэл ингээд юу гэдэг бүрэг чимхий хүүхдүүд байдаг штэ. Зарим нь ингээд яг үнэтэй эсвэл зарим нь ингээд нэлээд татгшаа бүрэг чимхий хүүхдүүд байдаг. Тэгэл тийм хүүхдүүд ингээд хичээл ерөн жоохон юм суул одоо мэддэг ч гэсэндээ мэдээд байгаа юмнасаа багшаа би мэдэж хариулъя гэж хичээлдэггүй. Ийм хүүхдүүд одоо байдаг штэ. Тэгэл ингээд эцэгт над юу гэдэг чи одоо манай энэ уул нь ингээд юма хийгээд идэм аа. Гэхдээ ингээд жоохон идэх жоохон сулаач гэдэг юм уу. Би одоо эцэгчд ингэж л харин тийм ээ манайх дугаасан юм. Аав нь юм биш гэдэг ч юм уу те. Тэгшилдэг аахгүй. Энэ ном дээр болохоор явахтай одоо юу гэдэг мэдээж хэрэг одоо удамшлын ген бол яг ингээ үеэс үе дамжаад ингээ явдаг. Хэрвээ ингээ аав ч юм уу эсвэл ээж ч юм уу юм нэрлэхүү бүрэг юм татгшаа хүн байсан ч гэсэндээ хүүхдээ олвол нээлттэй өсгөх юм боломж байдгаа. Тэгээ ийм аргаар болно гэдэг тэр аргыг ингээ тайлбарлаад өгсөн байсан. Тэр бас надад маш их таалагдсан байна. Тэгээ яг энэ бүлэг дээр нэг хүүгийн жишээгээр хэлдэг шүү дээ тий. Дүүтэйгээ дандаа ямаа булаацалдаг. Дүүгээ ингээд дандаа би гэдэг хандлагатай. Өөрөө 70 настай нэг хүү. Тэгээд ерөөсөө ингээд дүүгийнхаа зурсан зургийг шууд ингээд өрөөнөөс аваад газар ингээд хаж бодож хаймгатай өөрийнхөө зургуудыг хан дээр тавиал өөрийнхөө цомыг ингээд тавиур дээр тавиал ерөөсөө нөгөө уг нь бол ингээд анги дундаа юм уу үеийнхэн дундаа яг л хэвээ хүүхэд. Гэхдээ ингээд гэртээ ирээд ч юм уу ингээд нэг нөхцөл ингээд дандаа хуваа хичээдэг, дандаа өөрийгөө гэдэг. Энэ байдал нь ээж аавын нөгөө
ээж аавын бүр тэсгийн аргагүй байдалд хүрэгдэг жишээ гардаг та тий. Яг тэрэн дээр ээж аавын санаа зовдөг нэгэд хүүхэд нь ерөөсө бусдыг хайхаардгүй. Тэгэл дандаа өөргөө гэдэг одоо ийм зам байдал нь ирээдүйд одоо яах болоо гэсэн санаа зовсон байдалтай эцэг гэх нь одоо яг энэ манай хоёр зохиолчд хандсан байдаг. Тэгээд манай зохиолч нь хэлэхдээ хүүхдэд л угаасаа энэ бол байж болох зүйлээ гэдэг байна шүү, тий. Гол нь энийг нь нөгөө ойлгуулад засаж өгөх боломжтой. Хүүхдүүд ингээд тий би гэдэг дээр биш бид гэдэг тийм сэтгэлгээ хүүхдэд суулгаж өгөх боломжтой. Гол нь л ээж аавын ууггүй хичээл зүтгэл хүүхдүүдээ яаж ажиллах вэ гэдэг нь л хамгийн чухал гэдэг байна шүү дээ тий. Тэгэл дүүтэй надад хамтарч юм хийх ч юм уу гэдэг байна шүү дээ. Жишээлбэл та хоёр дүүтэйгээ нэг зургийг хамтдаа зураад өөрөөгөө чимдээ ч юм уу те гэх мэтчлэнгээр ингээд хүмүүсийн маш олон эерэг оруулалтыг зааж өгсөн байсан. Тэгээд тэрэн дээр нөгөө юу гэдэг нь штэ амар хөрх хэсэг нь нөгөө нэг гэрийн ялангуяа ойрхон настай ах эгч нар ч юм уу ах дүү нар ч юм уу эгч дүү нар хоорондоо айгүй юм одоо маргаантай өсдөг тий хоорондоо ингээд тэнцэлттэй ч өсдөг. Тэр бол байж гал. Гэхдээ тэгэхээр тэр хоорондох эерэг дорсон чинь сөргөөсөө олон байх юм бол ирээдүйд ч гэсэн сайхан харилцаатай ах дүү нар болдог, эгч дүү нар болдог тий. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд нь хүүхдтэй тийм гоё эерэг одоо хүүхдүүд дундаа гоё эерэг дурсамжуудыг үлдээх гоё зүйлсийг хийж өгөх хэрэгтэй юм байна гэж би яг энэ хэсгээр харсан. Тийм үү. Одоо жишээлбэл ингээл 2 ч юм уу 3 ч юм уу те 4 одоо хүүхдээ ээж аваад бас ингээ хүүхдүүдэд яг ижил хайрлаж ижил анхаарал хандуулахгүй бол нэг нь битгэрдэг ч юм уу те нэг нь ингээд ээж аав надаа арай хайргүй дээч гэж боддог ч юм те тийм хүүхдүүд бас их байдаг ихч байх уу ер нь байдаг. Тэгэл тэр нь ингээл яг нэг хүүхд ингээд хэсэг дээр бичсэн байгаа байхгүй одоо ингээд би дүүнэртэй хайргүйгээр би дүүнээ үзье гэж бичсэн байгаа байхгүй надад дандаа ядаргаа болдог ч гэх юм уу те би өөрөө ингээ уншаад ямар те хэцүү юм бэ гэдэг ээж автаа ингээ уулзах те гэх чинь тэгэхээр ингээд бас бодож байгаа хгүй ингээд хэд ингээ айлын том болчлаа гин гутаа шууд ингээл одоо юу гэдэг те дүүнраа тик гэл те одоо ингээд нэг иймэрхүү хандлагууд ажиглагддаг шүү дээ за чи айлын том юм чаа за чи дүүнраа инг тик гэл ингээл байнга ингээл тэгэл дүүнэр нь одоо юу гэдэг чинь эрхлээд байдаг ч юм уу тэгэл ингээл дүүнэрийг эрхлүүлээд ч юм уу ингээд ахаар одоо тэр айлын том тийм сөрөг сэтгэл үүсэх юм байна л да. Ээж аваа хоёр надаас илүү манай дүү тайртай ч юм те. Тэгээ бодцохоор л ингээл хүүхдийн одоо хүмүүжлийн үед юм нэг одоо тал бүс илэрхийлж чинь гэсэн үг шүү дээ те. Тийм шүү дээ. Тэгээд насан туршдаа хандуулдаг. Тийм. Гэхдээ энэ номын одоо яг хамгийн чухал юм нь хүүхдийнхаа сэтгэлгээг тиймээ сэтгэхүйг тарих оюуныг хөгжүүлэх бол эцэг эхийн үүрэг шүү гэд одоо тэр өгүүлбэр бол надад маш их таалагдсан. Тэр талаар одоо маш их хүнтэй зөвлөгөөнүүд тэгээд олон одоо юу гэдэг кейсүүд их байгаа учраас эцэг эхчүүдэд л ер нь уншмаар юм байна гэж би бол бодсон. За баярлалаа та хоёртоо. За тэгээ сонсогчд маань бас ойлгоорой. Би нөгөө жоохон ханаа төрсэн болохоор аль болох бага ярихыг хичээлээ. Тэгээд дараагийн подкаст дээр ханаатай эдгэж жагаад хамгийн их ярина гэдгийг амлая. За тэгээд энэ хүртэл сонссон сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд Аригийн маань хэлдгээр энэ номыг бүх одоо эцэгчүүд маань заавал авч уншаасаа бид гурав бол зөвхөн номыг одоо уншаад өөрсдөө төрсэн сэтгэл өөрсдөө таалагдсан тэр арга барилын талаар та нартай хуваалцсан. Тэгэхээр та нар маань илүү гоё одоо гүн гүнзгий ойлгож тий өөр бусад бүх аргуудыг нь медиа гэж хүсэж байгаа бол энэ хүү гой тухайлаг хүүхэд номыг авч уншаарай. За тэгээд ер нь бол хүүхд хүмүүжлийн номууд гэрт байхад бол илүүддэггүй байнга сөхөж хараад уншаад эргэн санаад амьдралдаа хэрэгжүүлж ивэл зүгээр гэж боддгоо. Тэгээд сонсогчдоо маш их баярлалаа. Дараагийн дугаараараа бүгдээрээ эргэн уулзцгаая. За дараагийн дугаараар ямар ном орох гэж байгаа юм манай бүжээ манаас хэлээд өгөөрэй. За дараагийн ном маань бас нэгэн сонирхолтой гоё ном байгаа. Энэ ээжүүдийн нүцгэн үнэн гэсэн. Нэрнээс нь хүртэл айгүй
сонирхолтой ном байгаа. Тэгээд дараагийн дугаарыг маань та бүхэн минь бас сонсорой, бид гурийгаа бас сайн дэмжээрэй гэж хэлье. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгээ дахин би ерөөсө подкастынхаа төгсгөл бас бид гуравтай хамтран ажиллаж байгаа. Book Mama podcast-тай хамтран ажиллаж байгаа хамтрагч байгууллагаас дурдмаар байна. За Owl Book and Coffee нэртэй номын дэлгүүр байгаа. За энэхүү номын дэлгүүр маань манай Book Mama podcast-тай хамтарч бүх номоор одоо ивент итгэж тэр номуудыг бид гурван шимтэн уншаад олон мянган ээж нартай хуваалцгаамаа. Тэгээд Owl Book and Coffee номын дэлгүүртээ маш их баярлалаа. За сонсогчдоо бас хаягийг хэлж өгье гэж бодож байна. Зайсангийн оргил худалдааны төвийн нэг давхарт байгаа шүү. Та нар маань очиод бас үйлчлүүлээрэй. Энэ гой тухайлаг хүүхэд болон хүүхэд хүмүүжлийн талаарх бүх сонирхолтой номын дэлгүүрт байгаа шүү. За тэгээд баярлалаа сонсогчдоо. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Баяртай. Баяртай.